За бид нэр бүтэн сойдор ямар номоор сургууль номлол явж байгаа лээ. Яаков те. Яаков маань хуучин гэрээний ном те. Шинэ гэрээний хүн юм уу? Та яаж мэдэж? За энэ бол шинэ гэрээний ном. Яаков гэж хэн билээ? Есүсийн дүү гэж үздэг Яаков. За тэгээд өнгөрсөн 2-3 бүтэн сойдор маань яг Яаков номоос явсан. Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлээд бид нэр их чухал сэдвийн талаар ярина. Яг энэ хэсгээр ирж байгаа. Тэгээд бүгдээр эзний үгийг уншихаас өмнө хамтдаа залбираад эхэлцгээе. Халелуя. Эзэн бурхан минь танд бид нар баярлалаа. Таны үг бол амьд, таны үг бас хүчтэй, таны үг өөрөө эрх мэдэлтэй. Таны үг бидний амьдралыг өөрчлөх чадaltaй. Биднийг ятгахж, синхруулж, ойлгуулж, биднийг бас өөрчилдөг энэ таны амьд үгийн төлөө баярлалаа эзэн минь. Тэгээд яг энэ цагт та амьд үгээрээ энэ эрх мэдэлтэй хүч чадaltaй үгээрээ бид нартай ярьж өгөөч. Бидний амьдралыг өөрчлөөч. Энэ сууж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрлөгөө хандуулан өөрчилж өгөөрэй гэж танаас чин сэтгэлээсээ гуй. Таны эрх мэдэлтэй үгэнд энэ үгийн эрх мэдэл бид нар өөрсдийгөө өргөж байна. Та бидэнтэй ярьж өгөөрэй. Есүс таны агуу эрх мэдэлтэй нэрээр залбирлаа. Амен. Яаков 2:14-өөс уншъя. За бүгдээрээ цаасан Библийг гаргаад Яаков 2:14-өөс энэ бүлгийг дуустал буюу 26 дугаар ишлэл дуустал. 1369 дугаар утсан дээр байна. 1369. Ах дүүс минь ээ, хэрэв хүн надад итгэл бий гэсэн атлаа үүсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу? Хэрэв ах дүү чинь эсвэл дүү чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь та нарын нэг нь тэдэнд амар тайван яв, дулаацах болтугай, цадах болтугай гэж хэлчихээд бид нь хэрэгцээтэй байгаа зүйлийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрв үйлсгүй бол өөрөө үхмэл юм аа. Гэвч хэн нэгэн чинь чамд итгэл байна. Надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээр харуулъя гэж хэлэх юм бол хэлж болох юм аа. Бурхан бол ганц гэдэг чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгэндэг юм аа. Хоосон хүнээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Авраам тахилын ширээн дээр хүү Исаака өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд босныг чи харж байна. Бурханд Авраам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөв тооцсон юм гэж өгүүлдэг бичвэр биелэгдсэн бөгөөд Бурхны анд нөхөр гэж Авраам дуудагдах болсон. Хүн зөвхөн итгэлээр бус үйлсээр зөвтгөгддгийг та нар харж байна. Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж юу? Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түнчлэн үйлсгүй итгэлж бас үхмэл болоо. За энэ хэсэг их сонирхолтой хэсэг. Яагаад гэвэл яг эндээс хүмүүс нэг жоохон төөрөгдөлд ордог. Яг энэ хэсгийг уншаад. Яагаад гэвэл энэ хэсэг маань та нар үйлсээрээ зөвтгөгдөж байгаа юм биш үү гэдэг санааг энд хилээд идэг гэдэг асуултыг тавьдаг. Тэгээд гэтэл харин шинэ гэрээний бусад хэсэгдэр болохоор бүр тэр байтугай хуучин гэрээн дээр хүн итгэлээр Бурхны өмнө зөв тооцогдно гэж хэлээд байгаа. Тэгвэл энд болохоор та нар үйлсээрээ зөвтгөж байгаа юм биш үү? Ялангуяа Авраам дээр ирээд тахилын ширээн дээр Исаака өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн юм биш үү гэж асууж байгаа. За тэгэхээр энэ хоёр маань нэг нь болохоор итгэлээрээ зөвтгөгднө гэдэг. Энд Яаков болохоор та нар үйлсээрээ зөвтгөгднө гэж хэлээд байгаа юм шиг байдаг. Тэгэхээр энэ хоёр эсрэг тэсрэг зүйлээс болоод хүмүүс жоохон төөрөгдөлд ордог. За тэгээд эндээс үүсээд бүр цаашлаад буруу сургаал гарч ирдэг. Юу вэ гэхээр хүн итгэж болно, итгэсэн гэдгээ дээр нэмээд
үйлс байх ёстой гэж ярьдаг. Тэгэхээр нэгэсэндээ итгэл дээр нэмэх нь үйлс тэгээд аврал болно гэж заадаг ярьдаг зүйлс эндээс бас гарч ирсэн улбаатай байдаг. За тэгвэл үнэндээ зүмөр яг энэ хэсгийг сайн наривчлан харъя. Энд яг юу яриад байгаа, хэнийг яриад байгаа. За тэгэхээр Яаков маань болохоор захиа бичсэн гэдгийг ойлгох хэрэгтэй тийм. Хин тандад захиа бичсэн бэлээ? Харьд тархсан 12 овогт буюу еврейчүүд, энэ тэндгүү тархсан еврейчүүдэд тэгээд тэр тусмаа Есүст итгэсэн хүмүүст зориулаад бичиж байгаа. За тэгээд бичихтэй Яаковын онцлоод байгаа зүйл нь болохоор та нар итгэж байгаа юм бол итгэл чинь амьдрал дээр чинь харагдах ёстой. Та нар ярьж байгаа юмаа үйлддэг байх ёстой, хэрэгжүүлдэг байх ёстой. Та нар итгэдэг гэж байгаа зүйлээ амьдралаараа харуулах хэрэгтэй гэдгийг санааг ярьдаг. За жишээлбэл 1:22 зөмөр харъя. 1:22 энэ бол захидлын эхний хэсэг дээр байж байгаа. Юу гэсэн бэ гэхлээр гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байгээ гэж байна. Юу хэлээд байна? Зүгээр нэг сонсоод суудаг, тэгсэн мөртөө тэр сонсон зүйлээ хэрэгжүүлдэггүй тийм хуурамч хүмүүс бүү байя. Өөрсдийгөө битгий тэгж хуурцгаая гэж хэлээд байгаа. Зүгээр сонсдог, юу ч тэндээс нь амьдралд нь хэрэгжих юм гардаггүй. 26, 1:26. Яг адилхан санаа ба. Хин нэг нь өөрийгөө сүсгтэй хэмээн боддог хэдий ч хил амаа хазаарлдаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсгэлэн нь ашиггүй ажээ гэж. Хэрвээ хин нэг нь өөрийгөө би сүсгтэй буюу би итгэдэг, би бурханд итгэдэг, би Есүст итгэдэг, би Есүст итгээд амьдрдаг гэж ярьдаг мөртлөө хил амаа хазаарлаж чаддаггүй, хил амаа захирч чаддаггүй, юу ярихаа мэддэггүй, хил амаа буруу хэрэгэлдэг бол тэр хүн юу гэж байна? Зүрхээ хуурч буй бөгөөд тэр хүний итгэл сүсг нь ашиггүй гэж хэлээд байна. Ашиггүй. За тэгвэл яг адилхан ашиггүй гэдэг үгээр яг өнөөдөр бидний уншиж байгаа хэсэг дээр бас яг гарч ирж байгаа. Зөвмөр 14-ийг харъя. Ах дүүс минь ээ, хэрэг хүн надад итгэл бий гэж хэлсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ гэж. Энэ дээр ямар ашигтай юм бэ гэж. Ямар хэрвээ надад итгэл бий гэж хэлж байгаа нэгсэндээ бид нар би бурханд итгэдэг гэж хэлдэгтэй адилхан гэсэн. Би итгэдэг, би Есүст итгэдэг гэж хэлдэг мөртлөө тэр хүний амьдрал дээр нь яг нөгөө нэг сонсон юмаа хэрэгжүүлдэггүй, хил амаа захирдаггүй, амьдралаас нь энэ хүн Есүст итгэдэг юм байна гэдгийг харах үйлс байхгүй, харагдах, мэдрэгдэх юм байхгүй, үйлс байхгүй бол юу гэж юм? Ямар ашигтай юм бэ гэж. Би итгэдэг гэсэн мөртлөө амьдралаас нь харагдах юм байхгүй бол тэр итгэл нь энэ хүн ямар ашигтай юм бэ гэж. За тэгвэл энийг юугаар зөвлөж болох вэ? За жишээлбэл нэг хүн би уншиж чаднаа, би уншиж чадна, та уншиж чадах уу гэдээ асуух юм бол те би уншиж чаднаа гэж хариуллаа гэж бодъё. За тэгвэл тэгсэн мөртлөө тэр хүн автобусны хаягийг хараад уншаад зөв автобусандаа суугаад явж чадахгүй байгаа бол тэр хүний би уншиж чаднаа, би бичих үсгтэй гэж хэлж байгаагийн ашиг байхгүй. Тэгсэн мөртлөө би уншиж чадна гэж байгаа. Тэгсэн мөртлөө автобусны хаягийг зөв уншаад өөрийнхөө зөв автобусандаа суугаад явж чадахгүй бол тэр хүний би уншиж чаднаа, би бичих үсгтэй гэж хэлж байгаа нь ямар ашигтай юм бэ гэдэгт адилхан. Тэгвэл би Есүст итгэдэг, би бурханд итгэдэг гэж хэлж байгаа мөртлөө бурхны үгээр амьдрдаггүй юм бол ямар ашигтай юм бэ гэж. Үндсэндээ нөгөө тал нь юу гэсэн үг вэ? Ямар ч ашиггүй гэсэн үг. Тэр хүний амьдралынх нь тэр яриад байгаа зүйл нь зөвхөн үгэл байна. Тэндээс батлагдах юм байхгүй. За тэгвэл өнөөдрийн эндээс энэ хэсгээс би 3 зүйлийг хэлж өгье. Эхнийх нь болохоор итгэл бол хүлээн зөвшөөрөл биш. Итгэл бол зүгээр нэг хүлээн зөвшөөрөл биш. За 20 дугаар эшлэл дээр ингэсэн байна.
Хэрэв хэн нэг нь за тэр хүлээн зөвшөөрөл биш гэж хэлсэн. Одоо жишээлбэл (19 дугаар ишлэл дээр байгаа). Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч гэсэн үүнд итгэдэг бөгөөд бэмбэгэндэг гэж байгаа. За энд ямар жишээ аваад байна гэхээр яг нөгөө би Бурханд итгэдэг, би Есүд итгэдэг гэж хэлж байгаа хүн байж болно. Сайн байна. Болж байна. Тэгвэл тэр нь чөтгөрүүд ч гэсэн итгэдэг. Чөтгөрүүд ч гэсэн тэр чинь хүлээн зөвшөөрдөг гэсэн. Тэр чинь мэддэг. Тэр үннийг, тэр баримтыг мэддэг гэсэн. Тэр баримтыг хүлээн зөвшөөрдөг гэсэн. Гэхдээ тэгвэл тэр чөтгөрүүд үннийг мэдээд байгаа мөртлөө яагаад ашиг нь гаргахгүй вэ? Чөтгөрүүд ч гэсэн үүнд итгэдэг бөгөөд бүр бэмбэгэндэг гэж байна. Харин хоосон хүнээ чи үүсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу гэд Авраамийн тухай, Рахабын тухай хоёр жишээг хуучин гэрээс авсан байна. За тэгвэл миний хэлэх гэж байгаа эхний санаа бол итгэл гэдэг бол зүгээр л хүний оюун санаагаараа хүлээн зөвшөөрөх явдал биш ээ. Энэ бол итгэл биш. Нэг өсөндөө Библийн дагуух авралын итгэл бол биш. Хүн ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрж яж болно. Гэхдээ Библийн ярьдаг итгэл, ялангуяа бүр авралын итгэл гэдэг бол зүгээр оюун санаагаараа хүлээн зөвшөөрөх явдал бол биш. Энэ бол яг нь ихний алхам байж болно. Сайн. Чөтгөрүүд ч гэсэн тэрийг чинь мэдж байгаа. Чөтгөрүүд ч гэсэн тантай адилхан хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ харин ямар итгэл нь авардаг юм бэ гэхлээрэ тэр үнэнд өөрийгөө зориулдаг итгэлийг жинхэнэ итгэл гэж. Тэр үнэнд өөрийгөө захируулж байгаа. Тэр үнний эрх мэдэл дор өөрийгөө тавьж өгөөд тэр үннээр өөрийгөө удирдуулж байгаа бол энэ бол харин жинхэнэ авралын итгэл. Хэрвээ зөвхөн оюун санаагаараа зүгээр хүлээн зөвшөөрөөд өө тийм ээ Есүс байдаг. Би хүлээн зөвшөөрдөг. Есүс бол сайн гэд явж байгаа хүнийг зөвхөн тэрнээс цааш юм байхгүй бол энэ бол жинхэнэ Библийн ярьдаг авралын итгэл бол биш. Тэгэхээр итгэл гэдэг бол зүгээр л нэг хүлээн зөвшөөрөл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо итгэл гэдэг бол зүгээр нэг үг биш. Тэгээ би итгэдэг гэж хэлж байгаа нь тэр бол үнэндээ бүрэн төгс итгэл биш. Та Есүд итгэдэг үү? Итгэдэг гэж хариулж байвал энэ бол төгс гүйцэд итгэл бол биш. Яг хөө ихний алхам байж болно, зарим нэг хэсэг нь байж магадгүй. Гэхдээ энэ бол жинхэнэ энд яриад байгаа, Яаковын яриад байгаа авардаг, итгэдэг, Библийн дагуух итгэл бол энэ биш. Тийм учраас 14 дээр хэлсэн байгаа хараарай. Надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй байгаа бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу гэж. Тэгэхээр энд ямар итгэлийн тухай яриад байгаа гэхээр зүгээр нэг хүлээн зөвшөөрлийн тухай яриаггүй. Харин Есүсээр аврагддаг итгэлийн тухай. Энд хэлж байгаа итгэл нь гэдгийнх нь урталт нь та бараг ийм гэд биччихвэл болно. Нэг ёсондоо надад итгэл бий гэж хэлсэн артлаа ямар нэгэн үйлс байхгүй бол ийм итгэл нь ямар ашигтай юм бэ? Ийм итгэл нь аварч чадна гэж юу гэж ойлгоорой. Итгэл нь гэдэг нь яг тийм төрлийн итгэлийг яриад байгаа. Зүгээр л нэг Бурханд итгэдэг, Есүд итгэдэг гэж хэлсэн мөртлөө амьдралаас нь ямар нэгэн итгэлийн харагдах зүйл байхгүй. Тэр хүний амьдрал нь Есүсийг харуулж байгаа амьдрал байхгүй бол тэр хүнийг юу гэж байна? Аварч чадахгүй гэж. За тийм учраас нэгдүгüүрт нь бид нар ойлгох зүйл нь итгэл гэдэг бол зүгээр л нэг оюун санаагаараа хүлээн зөвшөөрөх явдал биш. Бид нар энийг маш олон юм дээр андуурдаг. Бид нар хүмүүсийг ерөөсөө зүгээр тэр хүн Есүд итгэдэг гэж хэлж ивэл итгэдэг гэж тооцдог. Тэр хүн цуглаанд явж ивэл цуглаанд явдгаар нь энэ хүн Есүд итгэдэг гэж боддог. Гэтэл үнэндээ цуглаанд явдаг хүмүүс бүгд аврагдсан уу? Үгүй ээ. Юу тэднийг аврагдсан үгүй вэ гэдгийг шийдэх вэ гэвэл яг энэ хэсэг дээр ярьж байгаа амьд итгэл тэр авралын итгэл. Зүгээр цуглаанд явснараа тэр хүн аврагдах алхам хийж яж магадгүй. Гэхдээ цуглаанд явдаг гэдэг нь тэр хүнийг авралын итгэлийг хүлээж авсан гэдэг тодорхойлт бүрэн болж ерөөсөө чадахгүй.
Тийм учраас та өөрийгөө магадгүй би цуглаанд явдсан шүү дээ. Би Есүст итгэдэг. Би будааг шүтээд байдаггүй. Одоо тэг юу гэдэг би бусад юмны араас яваад байдаггүй. Би зөвхөн Есүст итгэдэг гэж байгаа бол сайн байна. Сайн байна. Гэхдээ таны амьдралаас үүс харагдах ёстой. Хэрвээ тийм байхгүй зүгээр л та оюун санаагаараа хүү амын тооллогоор санал асуулгаар та ямар шашин шүтлэгтэй вэ гэхэд Есүс их гэд бичиж байгаа бол сайн байна. Гэхдээ энэ бол таныг аврагцсан гэдэг баталгаа биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь үйлсгүй итгэл бол үхмэл. Үйлсгүй итгэл бол үхмэл буюу энэ бол авралын итгэл биш. Үйлсгүй итгэл. Энэ бол ерөөсөө баг хоорондоо ерөөсөө салахад айгүй хэцүү зүйл л дээ. Яагаад гэвэл итгэл гэдэг зүйл маань зүгээр нэг оюун санааны хүлээн зөвшөөрөл биш, харин тэр нь заавал амьдралаар гарч ирж явах ёстой. Амьдралаас тэр хүний итгэл нь харагдаж явах ёстой. Хэрвээ би Есүст итгэдэг гэж байгаа бол Есүс миний эзэн, Есүс миний аврагч, Есүс миний хаан, Есүсийн үг миний амьдралын дээд эрх мэдэл гэж харагдахаар би амьдрах ёстой. Хэрвээ тийм биш бол та бүрэн ойлгоогүй байна. Нэг бол та бас бүрэн итгээгүй байна гэсэн үг. Гэхдээ та замаасаа буцаарай гэсэн үг биш. За боли гэж хэлэх ёстой биш. Зүгээр та сайн байна. Гэхдээ цааш нь үргэлжлүүлээрэ жинхэнэ бүрэн авралын итгэлийг олж автлаа битгий зогсоорой. Яагаад гэвэл энэ бол тодорхой хэмжээний үйл явц байгаа. Тодорхой хэмжээний ухаар шат дараал бас байгаа. Тийм учраас та үйлсгүй итгэл бол үхмэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл энд хэлж байгаа. За одоо эхний жишээ болохоор амьдралд нь янз бүрийн хэрэгцээтэй байгаа хүнийг харж хаад хувцасгүй, хоол ундгүй байгаа хүнийг амьдралынхаа хамгийн наазах үндсэн хэрэгцээнд байхгүй дутагдж байгаа хүнийг, гачигдж байгаа хүнийг харчаад өөрөө туслахгүй тэгсэн мөртлөө бурхан чамайг ярих болтгой, бурхан чамайг ханх болтгой гэд өөрөө ерөөсөө нэг чичээ урууны чинээ тусламж үзүүлэхгүй байгаа бол тэр хүний итгэл бол хоосон үхмэл гэж энд жишээ авсан ба. Яг тэрнтэй адилхан хэрвээ бидний амьдралд итгэлээс маань ямар нэгэн үйлдэл гарахгүй байгаа бол энэ бол үхмэл итгэл. Энэ бол зүгээр л хүлээн зөвшөөрөл. Энэ бол аврагдаг, таныг авардаг итгэл ерөөсөө биш. Та нэг ойлголтой. Та бол зүгээр хүлээн зөвшөөрөөд явж гин. Харин та үйлс гарахгүй байна гэсэн үг. Үйлсгүй итгэл бол үхмэл. Гэхдээ энэ нь нөгөө түрүүний хэлдгээр би итгээд дээрэс нь нэмээд үйлсээ нэмээд ингээд итгэл үйлс хоёрыг нийлүүлээд би аврагдана гэж ойлгож болохгүй. Тэгж хэлж байгаа юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ үнэн дээр би аврагдахын тулд яах ёстой вэ гэдэг асуултанд би итгээд тэгээд бас өөрийнхөө чармаалтайр, орлогоор буян өмөлдөх хэрэгтэй, эсвэл сайн хийх хэрэгтэй, зөв юм хийх хэрэгтэй, цуглаанд явах хэрэгтэй, Библийг унших хэрэгтэй гэж хариулж ивэл таны хариулт зөв үү? Зөв үү? Буруу. Буруу шүү. Та аврагдахын тулд яах ёстой вэ гэвэл би Есүст итгээд дээрээс нь амьдралаараа үнийг батлах ёстой гэж бодож байгаа бол таны хариулт буруу байна шүү. Буруу. Харин аврагдахын тулд яах ёстой вэ гэвэл зөвхөн итгэл шаардлагатай. Гэхдээ ямар итгэлийг яриад байна вэ гэдг нь өөрөө асуудал байна. Ямар итгэл? Тэр нь үйлсгүй, харагдах юм байхгүй, баригдах юм байхгүй, батлагдах юм байхгүй бол энэ бол зүгээр л үхмэл итгэл. Үхмэл итгэл гэдэг нь үнэндээ итгэл байхгүйтай адилхан. Тэнд амьд юм байхгүй, тэнд баригдах юм, харагдах, тэмдэгдэх, мэдэгдэх юм байхгүй учраас тэр үнэндээ итгэл гэж нэрлэхэд ч хэцүү. Энэ бол зүгээр итгэл байхгүй гэж хэлэхэд бараг адилхан. Тийм учраас үйлсгүй итгэл бол юу лээ? Үхмэл. Энэ бол авралын итгэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ дөнгөж саяхан бас яг энэ сэдвээр бид нэг өдрийн дагалдагчдын хичээл дээр яг энэ сэдвийг хөндөдөөд ярьж байхад бас зарим хүмүүс энэ ойлголтоо засч авсан байх гэж би найдаж байгаа. Яг тэгэхээр би итгэх хэрэгтэй, дээрэс нь бас би итгэлээрээ
итгэлээ харуулж амьдрах жээж би аврагдана гэж бодох гэсэн хандлагыг бас засах хэрэгтэй байсан. Тийм учраас үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Аврагдахын тулд яах ёстой вэ гэвэл зөвхөн цэвэр итгэл хэрэгтэй. Гэхдээ тэр ямар итгэл вэ гэвэл үхмэл итгэл биш харин амьд итгэл байх ёстой. За тэгвэл 3 дугаарт нь хэлэх гэж байгаа зүйл нь итгэл ба үйлс бол нэг юмны хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Итгэл ба үйлс бол нэг юмны хоёр тал. За бид нар зоосыг харахад зоос бол нэг л байгаа. Гэхдээ зоос ихэвчлэн хэдэн талтай байдаг вэ? Хоёр талтай байдаг. Зоосны нэг талыг авчий гэж болохгүй, тий? Нэг талыг авлаа. Энэ ингээд талчий гэхэд дахиад нэг тал гараад, дахиад талчий, дахиад гараад ирнэ. Яг зоосыг бид нар хоёр талгүй зоос хийж болохгүй. Яг 3 талтай, 4 талтай, 5 талтай зоос хийж болох л байгаа л да. Тэгэхдээ нэг л юм хэвээрээ. Яг тэрнтэй адилхан жинхэнэ энд яригадаад байгаа итгэл гэж юу хэлээд байна гэхээр хоёр талтай зоостой адилхан. Нэг талдаа итгэл харагдана, нөгөө талдаа үйлс харагдана. Яг л зоосны хоёр тал. Зоосыг бид нар хувааж болохгүйтай адилхан итгэл үйлс хоёрыг бид нар салгах боломжгүй. Тийм учраас энд яригадаад байгаа үйлс гэдэг нь болохоор итгэлээс гардаг үр жимс гэж ойлгоо. Итгэлээс гардаг үр дүн гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш би итгэлээ баталгаажуулж байгаа биш. Итгэл дээр юм нэмэжээж би аврагдах гээд байгаадаа биш. Миний итгэл нь өөрөө амьд байх юм бол тэрнээс зайлшгүй үр дүн гарна. Хэрвээ ямар нэгэн ургамал амьд л байвал ургана. Үхмэл байвал тэндээс юу ч урахгүй, ямар ч үр жимс гарахгүй. Яг тэрнтэй адилхан хэрвээ таны итгэл амьд байгаа бол тэндээс заавал үр дүн гарна. Энийг л бид нар үйлс гэж энэ Яаков загталтаа хэлээд байгаа. Тийм учраас итгэл үйлс гэдэг хоёр зүйлийг үнэндээ салгаж болохгүй. Энэ бол ерөөсөө нэг л юмны хоёр талыг ярьж байгаа. Тийм учраас эргээд нөгөө анхны асуултанд очих юм бол за Паулийн ярьсан хүн зөвхөн итгэлээр аврагддаг гэдэг зүйлийг ярьж байгаа нь Яаковын энд хүн үйлсээрээ зөвтгөгдөг юм а гэдэг хоёр зүйл эсрэг тесрэг үү? Эсрэг тесрэг биш. Ерөөсөө нэг юмыг хоёр талаас нь ярьж байгаа гэсэн. Паул болохоор зоосны нэг талаас нь яриад хүн итгэлээр аврагддаг юм а гэж зоосны нөгөө итгэлгээ бичсэн талаас нь ярьж байгаа. Харин Яаков болохоор нөгөө зоосныг нөгөө тийш нь харуулад үйлс гэд бичсэн талаас нь хүн итгэдэг юм бол үйлс нь тэнд байна. Нэгсэндээ үйлсээрээ зөвтгөгднө гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ Паулийн ярьж байгаа, Яаковын ярьж байгаа хоёр зүйл бол эсрэг тесрэг хоорондоо зөрчилдсөн зүйл биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ ойлголтоо засч аваар. Яг л Паул, Яаков хоёр өөр юм яриад байна гэж бодвол зоосны хоёр талыг нь л хоёр өнцгөөс харж ярьж байгаа. Үнэн дээр нэг л зүйлийг яриад байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ бид нар бас яг итгэл болвол заавал үйлстэй байж ээж тэр нь харагддаг. Тэгээд нэгэн эрдэмтний хэлсэн бид нар яаж аврагддаг юм бэ гэдгийг хэлсэн нэгэн зураглалыг би та нарт өгье л да. Энийг ашигтай айгүй хэрэгтэй байсан. За энэ хүн болохоор William McDonald гэдэг хүн бид нэгүсэл, итгэл, Христийн цус, Бурхан Христийг амьлуулсан хүч үйлсээр аврагддаг юм а гэж хэлсэн байна. Одоо бол бүр 6 юмар аврагдж байгаа юм шиг гэж сонсогдно. Тэ? Бид нэгүслээр, итгэлээр, Христийн цусаар, Бурханаар, Христийг амьлуулсан хүчээр, үйлсээрээ аврагддаг юм а гэж. Гэтэл энэ нөгөө нэг зоосны хоёр талтай зоосыг хоёр талаас ярьсантай адилхан одоо тэгвэл 6 талтай шооны нэг л шоо байгаа. Тэгтээ шооны талаас нь ярьсантай яг адилхан. Жишээлбэл нэгүсэл. Бид нэгүслээр аврагдсан. Бид нар үнэндээ аврагдах ёсгүй байсан. Бид нар шийтгүүлэх ёстой байсан. Бид нар өршөөл хүртэх зохистой хүмүүс биш байсан. Гэтэл Бурхан цэвэр нэгүслээрээ хайртай учраас бид нарыг аварсан. Энэ нь тэгэхээр Бурханы цэвэр нэгүслийн аврал. Тэгэхээр бид нар Бурханы цэвэр нэгүслээр, Бурханы өршөөлөөр, Бурханы хайраар аврагдсан. Энэ бид нар өөрсдийн зүгээс хийж чадах эсвэл Бурханыг тийм юм хийхэд нь Бурханы нэгүслээ үзүүлэхэд нь хүргэсэн зүйл биднэрт байхгүй. Та нэг гайгүй Христийн сүмд айгүй удаан ингээл гайгүй яваад исэн чинь Бурхан санаагаа өөрчлөө таныг за энийг аварчий да гэж
авраагүй. Бурхан цэвэр нэгүслээрээ бид нар хүртэх ёсгүй байсан зүйлээ хүртэж байгаа нь нэгүсэл ба. Тэг хүртэх ёсгүй зүйлээ авж байгаа маань Бурханаас бид нар нэгүслийг авч байна. Нөгөө талаа бид нар итгэлээр аврагдсан. Итгэл гэдэг нь Христийн загалмаа дээр хийсэн ажлыг ухаарад, ойлгоод, хүлээн зөвшөөрөөд тэрийг бас амьдралдаа бүр оруулаад Есүс миний төлөө энэ зүйлийг хийсэн байна гэдгийг бүр хүлээж аваад өөрийн болгож байгаа маань итгэл байна. Тэгвэл бид нар итгэлээр аврагдсан гэдэг нь энийг хэлээд байна. Нэгүслэр аврагдсан, бас итгэлээр аврагдсан. Нөгөө талдаа тэгвэл яг энэ итгэл гэдэг маань Бурханы хийж өгсөн нөгөө нэгүсэд өгж байгаа бидний хариу байна. Бурхан бидний төлөө нэг юм хийчлээ, тэр том агуу бэлгийг биднэрт өгөх зүйлийг өглөө. Тэгтэн бид нар би авъя гэд гараа тосоод авж байгаа маань бидний юу вэ? Итгэл байна. Бурханы өгсөн тэр агуу том бэлгийг би авъя гэд авж байгаа гараа тосож байгаа маань бидний итгэл. За нөгөө талдаа бас Христийн цусаар бид нар аврагдсан. Тэр маань юу вэ гэвэл бидний төлөх ёстой байсан үрийг, шийтгэлийг Есүс өөр дээрээ үүрсэн учраас Христийн миний төлөө, миний оронд урсгасан цусаар дамжуулан би аврагдаж байгаа. Би өөрөө төлөх ёстой байсан, би өөрөө биеэрээ идэх ёстой байсан шийтгэлийг маань Христ амиа өгж цусаа урсгасан учраас төлчихсөн. Одоо би тэр өрийг төлөх хэрэггүй болсон. Тийм учраас тэр нөгөө гараа тосоод авсан итгэлээрээ дамжуулаад Христийн цусаар угаагдаад цэвэршигдээд би Бурханы өмнө зөвхт одоо өргүү гэж тооцоолж байгаа. Энэ маань Христийн цусаар зөвтгөгдөх ба. Нөгөө талдаа Бурхан биднийг зөвтгөгдөг. Өөр нэгэн хүн биш. Өөр нэгэн одоо санваартан биш. Хэн нэгэн пастор биш. Хэн нэгэн ламтангай биднийг зөвтгдөггүй. Харин хэн зөвтгдөг вэ гэвэл Бурхан өөрөө. Энэ дэлхийг бүтээсэн агуу эзэн тэр л эзэн биднийг зөвөө буруу юу, зөвтөө буруутуу гэж шийдэх эрх мэдэлтэй гэсэн. Тэгвэл Бурхан эцгэл биднийг зөвхт тооцох эрх мэдэлтэй чадaltaй. Христийг үхлээс амьлуулсан тэр хүч нь бас биднийг зөвтгдөг. Яаж зөвтгдөг вэ гэхлээрэ Христ үхлээс амьсан гэдэг нь нөгөө бидний төлөх ёстой байсан үрийг төлөөд Бурхан за энэ төлбөр бүрэн төлөгдсөн. Энэ одоо нэг ширхэг өр үлдээгүй энэ өрийн хүү бүх юм төлөгдсөн. Одоо эндээс өр юу ч байхгүй болсон гэдгийг Бурхан тооцсон учраас Христийг үхлээс амьлуулсан. Тэгвэл тэр Христийг үхлээс амьлуулсан нь бидний төлөх ёстой өр бүрэн төлөгдсөн гэдгийн баталгаа болдог. Хэрвээ өр ямар нэгэн хэмжээгээр үлдсэн байсан бол нэгсэндээ бидний өөрсдийн маань оруулах хувь нэмэр хэрвээ тэнд үлдсэн байсан бол Христ үхлээс амьлахгүй байх байсан. Бид нар өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсны дараа л Христ амьлах байсан баг. Харин тэгвэл Христ үхлээс амьлсан гэдэг нь нөгөө өр маань бүрэн төлөгдөөд тэнд ерөөсөө юу ч байхгүй бидний зүгээс хийх юм байхгүй байсан учраас Бурхан Христийг үхлээс амьлуулсан. Тэгээд төгсгөлд нь бид нар үйлсээр зөвтгөгддөг. Тэр нь юу вэ гэвэл бидний итгэлийн бодит байдлын баталгаа. Үйлс гэдэг маань бидний итгэлийн бодит байдлын баталгаа болдог. Нэгэсэндээ бидний итгэл амьд байх юм бол тэндээс гарч иж байгаа үр жимс, үр дүн нь бидний үйлс болдог. За тэгвэл яг энэ нь түрүүний миний хэлснээр одоо нэг шоо 6 талтай байгаатай адилхан. Нэг шооны тухай ярьж байгаа, аврал гэдэг нэг л ухагтхууны тухай ярьж байгаа. Бурхны өмнө зөвтгөгдөн, Бурхны өмнө зөвд тооцогдно гэдэг нэг ухагтхууны тухай хэд хэдэн өнцгөөс ярьж байгаа. Тэрнээс биш бид нар өөр зүйлийн тухай яриаггүй, өөр юмнуудыг хооронд нь харшилдуулж мөргөлдүүлж яриаггүй. Зүгээр нэг зүйлийг олон өнцгөөс л ярьж байгаа. Яг тэрнтэй адилхан үйлс гэдэг бол ерөөсөө бидний итгэлийг харуулах ёстой зүйл. Тэгээ хүүхэд байхад тэгдэг штэ тий. Хүүхдээ тоглоом чи чаддаг юм бол үзүүлч ээжтэй гэл. Шорын нэглэгөөл тэгээ янз янзын байдлаар тий хүүхдүүд би энийг их хатгадаг. Тэнгүүт нөгөөтх юмстай чи намайг чадахгүй гэж бодож гэнэ гэж байгаа л тий. Тэгэл үзүүлдэг янз янз тэр нь одоо юу ч хийж магадгүй.
Яг тэрэн шиг яг энд Бурхан Авраамыг итгэл нь амьд байна уу гэдгийг шалгасан буюу сорьсон байна. Зөвмөр энд ярьж байгаа хоёр жишээ байгаа. Авраамын жишээ авсан байгаа, нөгөөх нь Рахабын жишээ. Тэгвэл яг тэр Эхлэл номын 15 дээр цөмөр очие. Эхлээд Эхлэлийн 15-ыг уншия. Эхлэл 15-ын 6. За, Бурхан Авраамыг сорихоос өмнө юу гэж хэлснийг цөмөр эндээс харна. За, энэ бол Авраамын итгэлийг сорихоос өмнө зүйл шүү. Сорихоос өмнө. Юу гэж хэлсэн бэ гэхээр Эхлэл 15-ын 6 дээр тэгээд Авраам эзэнд итгэсэнд эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцвоо гэж. Авраам хүүгээ өргөхөд бэлэн байсан учраас түүнийг зөв тооцвоо гэж энд хэлсэн үү? Үгүй байна. Харин юу гэсэн гэхээр эзэнд итгэсэн учраас эзэнд Бурханд итгэсэн итгэл нь байсныг Бурхан хараад түүнийг зөвд тооцвоо гэж. За энэ бол ямар нэгэн тэр сорил туршилтаас өмнө байна. За тэгвэл хойш нь эргүүлээд Эхлэлийн 22 дээр очие. Эхлэлийн 22. За одоо нөгөө Авраам хүү Исаака өргөх гэж байгаа үйл явдал энд гарна. Нэгдүгээр ишлэлээр үүний дараа Бурхан Авраамыг сорж гэж байна. Авраамаа гэсэнд Авраам харагтун би энд байна гэжээ. Бурхан чи цорын ганц хайртай хүү Исаака аваад Мория гэдэг газар руу яв. Тэнд түүнийг шатаал дахил болгон миний замд өргөх тэр нэг уулан дээр дахин шатаагтун хэмээжээ. Гэхдээ энэ үйл явдлыг сайн мэдгүй хүмүүс явдгал хүүгээ үнэндээ өргөөгүй. Хүүгээ шатаал дахил болгоогүй. Битээ тэгж айгаар яасан амар зэрлэг юм бэ гэж бодож бас болно. Магадгүй хүн энэ түүхийг мэдгүй яна хүүхдээ шатаачдаг аимшигтай юм бэ гэж. Гэтэл энэ бол Бурхан сорьсон явдал байсан. Урд нь 7 бүлгийн өмнө 15 дугаар бүлэг дээр юу гэсэн бэ? Эзэнд итгэсэн учраас түүнийг зөв тооцвоо гэдээ аль хэдийн зөв тооцсон. Тэгээд итгэлтэй байна гэдгийг харцсан. Тэгээд 22 дугаар бүлэг дээр буюу 7 бүлгийн дараа ямар үйл явдал гарч байгаа гэхээр итгэлтэй гэдгийг нь сорьж байгаа. Сорьж байгаа. Энэ бол итгэлээ харуулад байгаадаа биш, ердийн итгэл дээрээ нэмэх нөгөө нэг гүйцэх юм хийж дуусгахын тулд хийгээд байгаа зүйл мөн үү? Биш. Итгэл дээрээ дутуу юмаа дүүргэж байгаа зүйл явдал ерөөсөө биш. Харин энэ бол зүгээр Бурхан энэ үнэхээр надад итгэдэг юм байна уу гэдгийг нь л яасан? Сорьсон. Энэ дээр сорьж гэдэг үг байгаа. Тэрийг маш сайн анхаарахтай. Бурхан сорьсон ба. Тэгээд тэр сорилтыг Авраам давж чадсан, итгэлтэй гэдгийг харуулсан учраас тэгээд энэ үйл явдал сайнаар дууссан. Нэгсэндээ Бурхан тэр хүүгийнх нь оронд тэнд байсан нэг малыг өргөж, хуцыг өргөж тэгээд үйл явдал дуусдаг. За тэгвэл яг үнтэй адилхан Рахабын түүх маань юу вэ? Рахаб маань болохоор сонирхолтой нь харь үндэстэн, нэгсэндээ еврей биш. Еврей цусны биш хүн яасан бэ гэхээр тэр нөгөө улс орнуудыг дайрж эзэлж аваад ингээд давшаад урагшлаад байгаа тэр еврейчүүдийн Бурхан чи их агуу сүрлэг ёстой хүчтэй мундаг их агуу Бурхан юм байна, жинхэнэ амьд Бурхан юм байна гэдгийг харсан ба. Тэгээд Рахаб юу шийдсэн бэ гэхээр за тэгвэл би еврейчүүдийн талд оръё. Би еврейчүүдийн итгэдэг Бурханд би итгэл найдвараа тавья гэж шийдсэн ба. Тэгээд еврейчүүдийн талд ажилласан ба. Нэгэсэндээ би тэр еврейчүүдийн Бурханд би итгэж байгаа учраас тэр Бурхан надад юу хэлж гэн тэр Бурханы хувьд зөв зүйлийг би хийж итгэлээ харуулъя гэсэн. Нэгэсэндээ энэ нь бас өөрийнх нь хувьд юу байсан? Сорилт байсан. Рахаб чи үнэхээр еврейчүүдийн Бурханд итгэе еврейчүүдийн талд ормоор байгаа бол чи юу хийх чи харъя гэж байгаа юм шиг
туршуулууд тэдний нутагт нь очисон, хотод нь очисон. Тэгэнгүүт нь тэднийг нуугаад тэгээд тэднийг хамгаалсан ба. Тэгээд үүгээрээ зөв тоосогдсон гэж энд саяны Яаков жишээ татсан ба. За тэгэхээр саяны хоёр үйл явдал хоёулаа итгэлээ гүйцээгээд байгаадаа биш, харин итгэлийг нь сорж байгаа. Итгэлийн нэг өсөндөө итгэл байгаа. Надад амьд итгэл байгаа. Надад зүгээр л нэг амаараа дуурдаг. Би Есүд итгэдэгэй гэж ярьдаг. Итгэл биш. Харин би амьдралаараа харуулдаг. Би үйлсээрээ гэрчилдэг. Тийм итгэл байгаа гэдгийг нь сорих үйл явдал байсан. Тэгвэл түрүүн би бас урд нь хэлжсэн. Жинхэнэ итгэл гэж юу вэ гэвэл зүгээр нэг оюун санаагаараа хүлээн зөвшөөрөх явдал биш. Харин амьдралаараа харуулдаг үйлстэй нэг өсөндөө итгэл гэдэг зүйл нь амьдралаар нь харагдж идэг. Тэр л бол жинхэнэ авралын итгэл. Харин зүгээр нэг оюун санаагаараа би Есүс байдаг гэдгийг мэднэ гэдэг бол авралын итгэл бол биш. Яг энэ бол сайн байна. Чөтгөрүүч гэсэн мэдж байгаа. Чөтгөрүүч бүр тэр үннээс чинь бүр айдаг гэж байгаа. Бурхан байдаг. Бурхан хүч чадалтай, бурхан эрх мэдэлтэй, бурханы шүүлтийн цаг, бурханы шийтгэлийн цаг нэг өдөр ирнэ гэдгээс айж бэмбэгнж байгаа гэж хэлсэн ба. Гэхдээ тэд нар яадаггүй вэ гэвэл бурханы үнэнд өөрсдийгөө зориулдаггүй. Бурханы эрх мэдлийн дор өөрсдийгөө тавьдаггүй. Бурханы эрх мэдлийг өөрсдийнхээ амьдралын эрх мэдэл болгодоггүй. Тэр үнэн тэдний амьдралаас гадуур байдаг. Тэр үннийг тэд нар хүлээн зөвшөөрдөг, мэддэг. Гэхдээ тэр үннийг өөрийн энэ миний юм биш, миний эрх мэдэл, би энэ эрх мэдлийн доор орно гэж хэлдэггүй. Яг үүнтэй адилхан өнөөдөр би Есүст итгэдэг, би Бурханд итгэдэг гэдэг бол сайн байна. Чөтгөрүүч гэсэн мэдж байгаа. Чөтгөрүүч гэсэн тантай адилхан хүлээн зөвшөөрж байгаа. Харин хэрвээ та Есүс бол цорын ганц аврагч. Есүс бол цорын ганц авралыг өгдөг эзэн гэдэгт тэр үнэнд өөрийгөө захируулахгүй байгаа бол нэг өсөндө тэр үннийг өөрийнхөө амьдралын эрх мэдэл болохгүй, тэр үнэн таны амьдралаас гадуур, тэр үнэн таны амьдралд хамаагүй. Тэр цаана байдаг, таны амьдрал тусдаа байдаг бол таны амьдрал, таны яриад байгаа тэр итгэл чинь юу гэж байна? Үхмэл байна гэж. Үхмэл байна. Энэ бол жинхэнэ авралын итгэл биш байна. Зүгээр л та амаараа ярьж байна. Нөгөө би уншиж чадна гэчээд зөв автобусандаа суугаад явж чадахгүй байгаа хүнтэй яг адилхан. Есүсийг би мэднэ. Есүсийг би мэднэ. Би цуглаанд явдсан шүү дээ. Би Есүд итгэдэг, би Библийг уншдаг. Би Есүсийн хүмүүстэй нөхрөлдөг, Есүсийн хүмүүстэй цуг би явдаг. Есүсийн хүмүүстэй би найзладаг. Гэдэг мөртлөө тэр Есүсийн үнэн таны амьдралын эрх мэдэл биш бол та жинхэнэ авралын итгэлийг харахаа олж аваагүй л байна гэсэн үг. Харин эзний үнэн, Есүсийн үнэн таны амьдралын эрх мэдэл мөн үү гэдэг зүйлийг та хараа өөрөөсөө асуугаарай. Энэ үнэн та үнэнхээр итгэж байна уу? Яг Бурхан Авраамыг сорьсонтой адилхан та биднийг бас сорьдог. Та итгэдэг, би Есүд итгэдэг, би Есүс цуглаанд явдаг, би Библийг уншдаг, би залбирдаг гэж ярьж байгаа ч гэсэн амьдралаас нь үйлс харагдахгүй байгаа бол энэ бол жинхэнэ итгэл биш байна. Харин тэгвэл ямар итгэлийг энд Яаков яриад байна гэхээр үйлстэй, харагддаг, мэдрэгддэг, амьдрал дээр нь гэрчлэгддэг тийм итгэлийн тухай ярьж байгаа. Тийм учраас 26-гийн төгсгөл дээр хэлэхдээ учир нь сүнсгүй би үхмэл байдгийн адил үйлсгүй итгэлч бас үхмэлээ гэж хэлсэн байна. Хэрвээ хүний бие махбодод амин сүнс байхгүй бол тэр бие махбод үхмэл байдаг шиг хэрвээ миний итгэл маань надад үйлс байхгүй, нэгэсэндээ надад харагдах зүйл, миний үйлс маань, миний итгэл маань хүмүүст харагдахгүй, гэрчлэгдэхгүй байгаа бол миний итгэл үхмэл байна гэсэн үг. Тийм учраас бүгдээрээ үнэхээр би амьд итгэлтэй амьдарч байна уу эсвэл зүгээр би нэг хүлээн зөвшөөрлөө дагаад яваад байна уу? Оюун санааны зүгээр нэг хүлээн зөвшөөрөл би Есүд итгэдэг, би цуглаанд явдаг, би Библийг уншдаг, би залбирдаг, би цуглааныхантай нийлдэг, явдаг, нөхрөлдөг.
Гээд ингээд нэг клубд явж байгаа юм шиг явж гин үү? Харин эсвэл таны амьдралаас жинхэнэ итгэлийн үр жимс, үр дүн гарч гин үү? Таны үг хэл өөрчлөгдөж гин үү? Түрүүний хэлсэн зүгээр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргадаг зүгээр нэг сонсогчд биш, харин юу гэлээ? Хэрэгжүүлэгчд бай гэсэн. Зөвхөн өөрийгөө толинд харчаад толинд харснаас яг эргэж харангуутаад өөрийнхөө ямар байгааг хардаг, мартдаг тийм хүмүүс бүү байгаарэ гэж Яков бас хэлсэн. Бас түрүүн өөрийгөө сүсгтэй би итгэлтэй гэж хэлсэн мөртлөө хил амаа захирч чаддаггүй бол гэж хэлсэн. Тэгвэл үнэхээр яг энд нар Яков юу хэлэх гээд байна гэхээр чи итгэдэг гэдэг байгаа. Тэгвэл чи хил амаараа харуулаач. Амьдралаараа чи гэрчлээч. Чи хэнийг дагж байгаа гэдгээрээ харуулаач. Чи амьдралдаа ямар сонголт хийж байгаа гэдгээрээ өөрийнхөө итгэдэг гэдгээ харуулаач. Хэрвээ тийм байхгүй бол уучлаарай. Чиний итгэл үхмэл байна гэж хэлж байна. Чиний итгэл хоосон байна гэж. Тийм учраас энэ дээр бүр хоосон хүнээ гэж хэлсэн ба. Саний хэсэг дээр хоосон хүнээ, мулгуу хүнээ, тэнэг хүнээ гэж хэлсэнтэй адилхан хэлж байгаа. Харин тэгвэл Паул Яков маань биднийг юунд урайлаад, юунд ятгаад юу хийгээч гэж хүсэж байна гэвэл чи итгэлээ амьд гэдгээ харуулаач гэж. Итгэлээ амьдрал дээр хэрэгжүүлээч. Итгэлээ амьдрал дээр батлаач. Тэр жинхэнэ итгэлийг амьдрал дээр олж харуулаач гэж. Тэгээ та бүхнийг бас өөрийгөө ч гэсэн үнэхээр амьдралынхаа алхам тутамдаа бид нар итгэлээ, амьд итгэлээ харуулж амьдарцгаая. Харин зүгээр нэг сонсоод өнгөрдөг, хэрэгжүүлдэггүй, эсвэл хил амаа захирч чаддаггүй, эсвэл нэг нэгэндээ тусалж чаддаггүй, хоосон итгэгчд, хоосон дэмий өөрийгөө хуурагсад бүү байцгаая. Бүгдээ хамтаа залбирая. Халелуя. Есүс эзэн минь үнэхээр танд бид нар баярлалаа. Тэгээ Яаковын бичсэн загтлаар дамжуулан та биднийг бас сэрэж агаад, та биднийг сорж байгаад биднэрт бас хонх сэрүүлгийг дуургаж байгаад баярлалаа эзэн минь ээ. Та бидний ойлголтыг бас засж байгаад баярлалаа эзэн минь. Есүс минь. Тэгээ энэ дотор бидний донд үнэхээр зүгээр л нэг оюун санааны хүлийн зөвшөөрлөөр магадгүй би итгэдгээ гэж тэрийг хангалттай гэж бодоод явж байгаа хүн байгаа бол харин та тэр хүлийн зөвшөөрлийг нь жинхэнэ амьд үр жимстэй, үр дүнтэй итгэл болгож өөрчилж өгөөч гэж танаас агуй. Бид нар үнэхээр амьдралдаа таныг харуулдаг жинхэнэ тань суйрлагдсан авраглын итгэлийг бид нар улам илүүх гүнзгий ойлгож ухаарч тантай гүн гүнзгий холбогдмоор байна эзэн минь. Та бидэнд туслаач. Та бидний амьдралд ажиллаа хийж өгөөч. Тэгээ биднийг та дутуу гучруу байгаа ялангуяа ойлголт бид нар үнэхээр тантай холбогдох тал дээр таны эрх мэдэлд өөрсдийгөө зориулж, таны эрх мэдэлд дор өөрийгөө зориулахдаа бид нар дутмаг сул дорой бас залхуу бас тэрсэлдэг бол эзэн минь та биднийг уучлаач. Есүс үнэхээр бид нар таныг эзэн гэсэн бол эзэн шиг эзнээ болгож, таныг хаан гэсэн бол таныг хаан шиг хаанаа байлгаж, таны дагаж, таны жинхэнэ дагалдагчд болж амьдрахад та бидэнд туслаач. Та биднийг хойрог зүгээр л нэг сонсогчд биш, харин хэрэгжүүлэгчд байлгаж өгөөч. Та бидний хил амаа захирдаг, та биднийг үнэхээр амьдралаараа таны гэрчилдэг хүмүүс болгож өгөөч гэж гуйж байна. Есүс та бидний итгэлийг амьд болгож өгөөч. Та биднийг үхмэл итгэлээс хол байлгаараа, үхмэл итгэлээс та биднийг бас салгаж өгөөрэй гэж танаас агуй. Есүс эзэн минь, та бидний дотор, бидний амьдралд, бидний амьдралаас гадагшаага та алдаршаач. Та биднийг өөрлөг улам илүүх ойртуулаач гэж Есүс таны агуу эрх мэдэлтэй нэрээр залбирч байна. Амен. Амен.